За юу байна гүшөө? Юу байна гүшөө өдрийн мэнд. Ойлоо чи амжилт хийсэн шүү дээ. 1000 лайк аваад 500 шир авах юм бол одоо давтекийн хэрэглээнүүд нэмэлт бэлтгэл эрүүл мэнд хадгалах зорилгоор бичлэг хийн гэсэн. Тэгэхээр энэхүү бичлэг маань ер нь бол гол төлөв тамирчид илүү хэрэгтэй тий. Энгийн хүмүүст бол бараг шаардлагагүй гэж хэлж бас болно тий. Тэгэхээр за хоёулаа юунаас эхлэх вэ? За мультивитаминаас эхлэе тийм ээ. За мультивитамин энэ байна. За мультивитамин. За мультивитаминыг бол миний бодлоор бол хүн болгон хэрэглэх хэрэгтэй. Яг бол дархлааны систем мультивитамин муудах одоо дутагдаад ирэхлээр дархлааг хамрах мууддаг тий. Тэр чи ер нь одоо энэ брэндийг хэрэглэдэг юм шиг тий. Өдөрт нь хэдийг авах вэ? Өдөрт яг би нормын дагуу 2 ширхэг. Энд бол 1 ширхэг гэж байдаг. Гэхдээ би бол тамирчин учраас илүү энгийн үнээс илүү нэгээр илүү бодог гэсэн үг тий. За ер нь бол ингээд доозыг хараад тэгэл зааврыг харж байгаа л нэгээр илүү болох. Тий, нэгээр илүү. Яг л илүү их одоо хөдөлмөрж илүү их одоо энерги цэцүүлдэг учраас. Тий. За энэ фолио хүчил харагдаж байна тий. Фолио хүчил. За фолио хүчлийг юунд дууж байна? Фолио хүчлийг цусны нөхөнд үйлжилт цус төлжүүлнэ. Цус нөхөнд үйлчлснээр илүү булчингийн ургалтанд сайн илүү хурдан хугацаанд нөхөн сэргэнэ. Тий, иймэрхүү давуу талуудтай байгаа. Тий. За дараач цисто. Цисто. За. Бөөрө бүнзэтэл юу гэдэг лээ? Бөөрө бүнзэтэл хамгаалаарай гэдэг лөө. Тий, рекламны удаа шүү дээ. Тэр энэ миний бодлоор бол энэ Хималайгийн энэ бүтээгдэхүүнүүд бол ихэнх нь бол урамлын гаралтай. Тий, урамлын гаралтай. Урамлын гаралтай учраас бол тийм айхтар одоо химийн гаралтай бүтээгдэхүүн энэ тариаг бодвол бас хайцсангүй зөөлхөн үйлчлэгээ тий. Тэгэхээр энийг бол чи гол төлөв юугаа хамгаалах зорилгоор л хийж байгаа тийм бөөрнөх үйл тийм бөөр шээсний одоо ямар нэгэн өвчин эмгэг тий цулуужих тий тэгээ хоёрдугаарт нөгөө бас нүдний хаванг бас буулгадаг. Ягаад гэвэл бөөрийн үйл ажиллагааг дэмжиж ирэхээр хавантаад ах нь бас гайгүй. Тий. Бид нар ч нөгөө их кератин хэрэглэдэг учраас бас бөөр бас их ачаал аваад тий ачаал аваад жоо хавандах гэдэг талтай. Тэрний чи эсрэг одоо цистон шүү дээ. Тий. За энэ бол бит хоёр ямар нэг реклам болно шүү дээ. Хималай бит хоёр одоо яагаагүй тий. За одоо энэ панангийн харагдаж байна. Панангийн. За панангины талаар яриа. Панангийн нь болохоор зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг. Тий. Энэ бол одоо хэвийн үйл ажиллагааг дэмждэг тийм бэлтгэл байгаа. Тэгээ ерөнхийдөө бид нар шиг одоо байнгын зүрхээ ачааллуулдаг хүмүүст бол панангийн бол их хэрэгтэй. Тийм байна. Тэгэхээр дотор нь байгаа одоо юу нь бол эрдэс үдсөө тий. Магний, кали 2 гэдэг тий. Кали, магний 2 хэрэглэхгүй бол давхар хэрэглэхгүй бол судасаа юугаар хөлсөөрөө маш их алдаж байгаа эрдэсээ алдаж байгаа. Тийм учраас бол зайлшгүй зүрх судасны системээ дэмжихийн тулд энэ бол зайлшгүй хэрэгтэй тийм ээ. За дараачихын. За энэ нөгөө дахиад Хималай. Лив 52. За энийг бол хүн болоо санагдах бах тий. Тий, Лив 52 чинь илгэний үйл ажиллагааг дэмжин, EDC-г нөхөн сэргэн хамгаална. Тэгээд дээрэс нь хоолны зуршлыг бас нэмдэг байгаа. Мас авж байгаа үед бол жоохон нэг өдөрт 5 ширхэг мэрх өглөө орой хуваагаад чим бол жоохон өлөн болно тий. Ерөнхийдөө бол ихтэйжгүй. Нөгөө урмлын гаралтай учраас үйлчлэгээ нь илүү удаан үйлчлэгээтэй. Тэгээд илүү хурдан задарна. Тий, сөрөг нөлөө бол арай багтаа гэсэн үг. Тэгэхээр одоо хэдэн таблет ууж байна? Би өдөрт одоо орой унтахтаа 3, өглөө 2. Орой унтахтаа 3. Тий. Тэгээ өдөрт бол 5 таблет. За. Энэ витамин. Витамин. За, витамин. За. Витамин нь болохоор нэгдүгээрт нүдний хараа болон хоёрдугаарт одоо тосны булчирхаа батг гарахаас илүү сэргийлдэг байгаа. Тий. Тэгэхээр бол би энийг өдөрт бол өдөрт 1 ширхгээр уу гэдэг байгаа. Тэгэхээр би 2-оор уудаг байгаа. Ягаад гэвэл нөгөө миний тосны булчирхаа илүү тийм итвчих гээд нүүрэн дээр юм уу биен дээр юм гарчих гэдэг учраас би илүү одоо батганаас сэргийлэхийн тулд ууж байна. Тэгэхээр одоо энэ би бас түрүүний хоёлаа ярьжсэн те изотричинон гэдэг батганы эсрэг бас их хүчтэй юм байдаг те тосны булчирхаа
юу яадаг? Багсгадаг тусыг маш бага ялгаруулдаг тийм хүчтэй юм байдаг. Гэтэ тэрийг бол энэ А витаминаас гаргаж авдсан шүү гэж би бас. Яг тийм. За дараачих нь болохоор за динол байна. Тий. За энэ болохоор динол нь болохоор ходоодны сансдыг хамгаалдаг байгаа. Тэгээ энэ өөрөө капсул нь ходоодонд ороод ходоод бүрхүүл болж ходоодыг хамгаалдаг. Энийг бол би бол нэг ойролцоогоор 2-3 сар уун. Ингэснээр бас нөгөө хеликобактер нөхөн үржихээс сэргийлдэг. Хеликобактер чи ходоодны ханд хамгийн одоо байсан шүү дээ. Идэж одоо яаж байдаг амтэн шүү дээ. Энийг бүрхүүлээд байхаар бас хеликобактерийн одоо үржих юуг зогсоодог гэсэн үг. Тийм. Тэгэхээр энийг хоёрдугаар болохоор ходоодыг хамгаална. Тэг ямарваа нэг юмнаас хамгаална гэсэн үг тий. Тэгэхээр одоо бас нэг нэмээд хэлэх зүйл байгаа. Одоо чи мас авч байгаа шүү дээ. Мас авч байгаа үед маш хэмжээний мах идж байгаа, маш хэмжээний нүүрс ус идж байгаа шүү дээ. Тэр үед чинь бас мэдээж ходоод ч ачаална тийм ээ. Маш их ачаал авч байгаа. Тэр их ачааллыг бас тодорхой хэмжээгээр багасгах зорилгоор тий. Хэрэгжилж байгаа тий. Ходоодоо халахгүй болохгүй шүү хүмүүсээ. За дараачих нь Spring 81. Spring 81. Spring 81-ийг хилээр ууж байна. Энийг бол дун болон сайн мэднэ. Тий, Spring 81-ийг бол энэ бол тоглоом биш учраас би яг нэг ширхгээр уудаг байгаа. Найрлагын дагуу. Тий. Spring 81 ч одоо тэгэл цусыг шингэн байлгана. Цус шингэн байснаар илүү хурдан хугацаанд гүйн булчин дожинд нөхөн төлжүүлнэ. Дагаад бүх юм сайн гэсэн үг тий. Тэгэхээр энэ Spring 81-ийг бол яг зааврын дагуу нэг ширхгээр өдөрт нэг удаа уудаг байгаа. Энэ бас маш хэрэгтэй юм байгаа. Тий. Тэгэхээр би нэг бичлэгэн дээр хэлсэн мэт үү. Заавал омега 3 аспирин уух хэрэгтэй хэлсэн байдаг. Тэгвэл тэр муу холестерины түвшин нэмэгдээд цус өвтөрөлт юм ихэд явагдаад байдаг учраас одоо хамгийн аюултай одоо өвчин байгаа шүү. Зүрх судасны одоо хатуурал гэж ярьдаг. Би бол бөглөрөл гэж хэлвэл ойлгомжтой санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр нэмээд одоо чамд нэг омега 3 харагдахгүй байна тийм. Миний омега 3 дууссан байна. Тэгэхээр энэ хоёрыг бол ер нь зайлшгүй хэрэглэдэг тийм. Зайлшгүй хэрэглэдэг тийм. Омега бол хэрэглэв яг хөө зайлшгүй хэрэглэв. Одоогоор миний омега дууссан байна. Тийм. Энгийн хүмүүс бол энэ омега 3 аспирин 2-ыг бол байнга л ууж ах. Байнга л ууж ах хэрэгтэй. Мэдээж эмчийн зөвлөгөөгөө шүү дээ. Өөрөөсөө дур мэдэж биш. Тэгэх юм бол одоо тэр номер 1 алаад байгаа өвчнөөс бол тодорхой хэмжээ сэргийлэл болсон. Энэ хоёроо л одоохондоо авж байна. Бусдаар бол нөгөө суд цэвэрлдэг гэх нэг бүтээгдэхүүнүүд яриад байдаг шүү дээ. Бид нар ч бол нөл маркетинг шүү дээ. Тэр маркетинг юм уу? Тэгээд нэрэл цэвэрлдэг юм болов аа. Тийм бол одоо хүн төрөлхтөн бол одоо 120 30 30 наслаа шүү дээ. Тийм ээ. Тийм шүү нэрээ сайн бодох хэрэгтэй байна. За дараачийн маань за энэ глюкозамин 118 байна тий. Глюкозамин. Тий 100. За энэ болохоор үений одоо шингэн тэгээ зөөлөн эдийг илүү нөхөн төлжүүлдэг тий хамгаалдаг юм байна. Энэ маш ихтэй. Тэгээ энийг ихтэй нэлээд удаан ууж ээж үр дүнд хүрдэм билээ. Нэг сар ч юм уу эсвэл нэг савыг дуусгаад яг үр дүн шууд гарахгүй нэлээд удаан хугацаанд байнгын тогтмол энэ тунгийг авж иж илүү үйлчлэг нь илүү сайн байд юм билээ. Тий. Тэгэхээр энэ бол чамд бол тодорхой хэмжээгээр үйлчилсэн үү? Энэ хамгийн одоо юу гэхгүй бас энэ одоо бодибилдинг фитнес ертөнцид хамгийн одоо юу дагуулж байгаа? Маргаан дагуулж байгаа бүтээгдэхүүн багхгүй юу? Тэгэхээр зарим нэг нь болохоор хэрэггүй юм. Зарим нь болохоор хэрэгтэй. Тэгээд чиний хувьд бол ер нь хэр үйлчилсэн бэ? Яг одоо үе үйлчлэлт чинь багассан уу? Ер нь яг яасан бэ? Одоо нэг хөгшөө нэг шиг ингээл дуграал гэдэг чинь. Тэгээд энийг уухаар бас арай гайгүй болт юм. Тэгээд энийг уухгүй болгоч бас сэтгэл сэвтэй. Айгүй хэцүү. Тэгээд эн чинь бас шатар доош буухтаас амар өвддөг байсан. Тэгээд энийг уугаад гиснээс хойш ерхийн өвдөлтөнд зөөрн багасдаг байхгүй. Гэхдээ энийг нэг уухтаа олон сараар нь ууж иж нөлөөлдөг юм. Тэгэхгүй 1-2 сар уух юм бол бараг л мэддэхгүй дээ. Тий, одоо нэг сав ингээл дуусчих сайн нөлөөлж байгаа мэдэгдэж эхэлдэг байхгүй. Тэг надад бол тийг санагдтыг. Тэгэхээр ямар ч байсан чиний хувьд бол нэлээд өвдөж жагаад гайг болсон биш. Тий, гайг болт. Гэхдээ одоо хүртэл зүгээр болоогүй л да. Гэхдээ ямар ч эсвэл өмнөхөөс хамаагүй дээр. Тий, хамаагүй дээрсэн ба. Тэгэхээр энэ бас яг л нэг айгүй маргаан дагуулдаг бүтээгдэхүүн. Тий. За дараачих юм.
Эссенциал. Эссенциал форте. За энэ бол хүн болгон сайн мэднэ дээ тий. Энийг бол бараг тайлбарлаад авах шаардлагагүй илэг хамгаалах зорилгоор л. Тэгэхээр яагаад илгээ юу н хамгаалах гэдэг үйл яваа бол? Одоо бидний ууж идж байгаа нэмэлт бүтээгдэхүүн, хоол хүнс бүгдийг одоо илэг задлж одоо хуурилдаг учраас илгээ хамгаалахгүй бол тэгэл асуудал үүснэ. Тэгэхээр илэг одоо эрүүл байж иж бид нар одоо шим тижилээ бүрэн гүйцэд авна гэсэн үг шүү дээ. Тэгснээр илүү хурдан хугацаанд үр дүнд хүрнэ. Тэг үр дүн бас хурдан нэмэгдэнэ гэсэн үг. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол илэг чинь өөрөө дүлийн эрхтэй учраас илгээ байнгын тижээж хамгаалж авах хэрэгтэй. Өвддгүү тий. Тийм өвддгүү тий. Тийм учраас илгэн дээр маш анхаарах хэрэгтэй гэж миний хувьд боддог байгаа тий. Харин эндээс бидний зүйл нэмээд хэлэхээр одоо булчин мас ургахад илэгний дээр алаа тасаа тэгээд тэр хоёр үзүүлэлт нь заавал хэвийн хэмжээнд байх хэрэгтэй байхгүй. Хэрвээ тэр нь аль нэг нь одоо ихсээд байна гэдэг чинь л тэр илэгний ферментэлтэй тэр алаа тасаад хоёр чинь аль нэг нь ихсээд тахлаар илгэнд одоо тодорхой хэмжээний ачаал өгөөд байна гэсэн үг. Хайр тий. Тэгэхээр тодорхой хэмжээний ачаал аваад байгаа илэг маань өөрөө одоо булчин ургахад тэр уурнуудыг задлахад маш олон процессыг давхар оролцдог учраас бодигийн тамирчид бол хамгийн түрүүнд бол илгээ хамгаалдаг шүү тий. Тий хамгийн түрүүнд илгээ хамгаалдаг байгаа. За чиний хувьд бол илгэний шинжилгээ өгч ирсэн үү? Жилийн өмнө өгчсэн. Тий, жилийн өмнө өгчсэн. Илгэний үйл ажиллагаа хэвийн алаа тасаацсан хэмжээ бас хэвийн нормал байсан. Тий. Тэгэхээр одоохондоо бол ямар нэг юу гарч ирэх юм тий. Тий, одоо тэр чинь одоо миний нэг жоохон юм уудагтай л холбоотой байж магадгүй. Хамгаалдаг. Тий, хамгаалдагтай байж магадгүй. За. Дараагийн нэлэлээр энэ бактери. Лактобактери нь тий. Тий, ходоодны ашигтай бактери. Тий. За энэ ашигтай бактери чинь бол тэгэл зөндөө ашиг тустай. Хоол задлах тий. Тэгээ ходоодны бүрхүүл хамгаалах. Тэгээ ходоодны эрүүл байдлыг хамгаалах гээл зөндөө ач холбогдолтой. Ерөнхийдөө ходоод эрүүл байж иж ашигтай бактериэр дүүрэн байж иж ямарваа нэгэн юмас хамгаалттай байна. Тэгж боддог үүднээс ашигтай бактерийг уудаг. Тий. Ходоод чи хэрвээ шархлаатай ямарваа нэгэн догдолтой байх юм бол тэгэл идэж уусан шим тижэл чинь бүрэн гүйцэд одоо хуваарлагдахгүй тэгэл асуудалтай л гэсэн үг л дээ. За одоо хамгийн сүүлчийнх. За ногоон цай. За энэ реклам юм шүү дээ. Бүгд хэлсэн шүү дээ. Гири мири хийгээгүй. Тэг өөрөө л хэрэгэлдэг Япон ногоон цай байгаа. Тий. Ногоон цай бол тэгэл хийх мэдж байгаа шүү дээ. Хаван буулгана. Биеийн турамлагдсан одоо илүүд л ус мус те бүгдийг гаргана. Одоо жоохон бид нар чинь нэг нүүр хавантал нүд хавантал ихээр жоохон царим мод болоод ирдэг шүү дээ. Тэр асуудлыг чи шийдэхэд бас туслана шүү дээ. Тий. Ногоон цай чи өдөрт хэдэн удаа? Би бол өдөрт нэг одоо энэний нэг юугаар л гэсэн үг. Ингээд нэг өдөрт бол ингээл уучт. Яг ууснаас хойш тэгэл жоохон байж байгаа л жишээгээл хаван хөөгөл нүүрний хаван буугаал. Яг л би миний нүүр айгу хавчаад байхгүй. Тийм ш дээр хоёулаа бичлэхэд нэлээ хавтаас тэгээд би ногоон цайгаа аваагүй байсан. Тий аваагүй байсан юм. Тэгээд бит хоёр нөө бичлэг хийхдээ тэгсэн шүү дээ. Нүүрлөө нэтрхи ойрлолт ойртуулаад байна гэж комент хийжсэн. Тий. Би нөө бас холоос бичих юм бол яриа нас сонсохдохгүй байна. Тэгээд одоо болтой царай мэрэж бол нэлээ яасан байна. Тий жоохон шүүсэн баа. Тэгээд хаван буусан илүү талаас жоохон багассан баа. Тий. За ерөнхийдөө энэ бүгдийг ингээд нэг ярьчлаа. Тэгээд өөр нэмж хэлэх зүйл юу вэ? Өөр одоо нэмэлтээр их юм бол мэдээж омега байгаа тий. Омега 3. Тэгэл ерөнхийдөө л иймэрхүү юм байхтал болчихно дөө. Тий. Тэгэхээр бас спортын нэмэлт хичээлүүдээ нэмэлт хичээлүүд бол би за спортын нэмэлт хичээлүүдэд би зүгээр уураг BCA сууд сэтгэлэгч тэг өөр юм байхгүй байгаа тий. Тэгэл болчтой. Уураг BCA сууд сэтгэлэгч энэ гурав л. Тий. Эсвэл уураг BCA сууд сэтгэлэгч амарж байгаа үед бол зөвхөн BCA уу авчдаг. Тий одоо сууд сэтгэлэгчний хооронд өмнө нуучдаг гэсэн үг. Тий тэгэхээр ялгаагүй. Ер нь чиний өдөрт хэдэн грамм одоо мах иддэг вэ ер нь?
Өдөрт 600-аас 1 кг мах идэнэ. Тий. Одоо яг масны үе учраас би юу идэж байгаа? Адууны мах идэж байгаа. Адууны мах. 1 кг. 1 кг адууны мах идэж байгаа. Адууны махаа сайтар угааж агаал өшөглөөл. Тэгэл нэг ойролцоогоор нэг 400 г. Юу? 400 г. 400 г төмс. Төмс. Тэгээд нэг 500 г будаа. Тэгээд өдөрт 20 ширхэг өндөгний цаг. Өндөгний цаг 20 ширхэг үү? Тий 20 ширхэг өндөгний цаг. Харин ч баг идэж байгаа. Баг идэж байгаа. Тий ерөнхийдөө өдрийн ноорн бол нэг 30-аас дээшээ үл илүү сайн гэж үү. Цагааны юу? Тий тэгэх юм бол өндөгний цагаан дээр би бас нэг инээдтэй зүйл хийж байгаа юм л да. Өндөгний цагааны хувьд чинь өндөгний хувьд бодигийн тамирчдын хувьд одоо бидний хувьд ч гэдэм үү хамгийн дуртай одоо сайн уург нь бол номер 1 уурч юу лээ? Өндөг үстэй. Тий өндөг. Өндөг тий. Ялангуяа өндөгний цагаан тий. Тэгээд өндөгний цагааныг бид нэр өндөг болохоор юу байхгүй юу? Одоо дахианы өндөгийс байхгүй да. За. Үр тогтож амжаагүй өндөгийс байхгүй. Тэгэхээр бид нэр бол бодичд бол дахианы өндөгийс нь дуртай хүмүүс л гэж бас ярьж болох юм шүү дээ. Дахиач нэг өөр айгу сони амт чинь нь уургалдаг. Тэг уургалдаг тий. Тэгэхээр бид нар бас тэр өндөгийсийг хийддэг хүмүүс байх нэ тий. Тий одоо өндгийн хэсгэнд одоо тэгэл булчин ургуулахын протеин чинь зөндөө байна шүү дээ. За ерөнхийдөө бол чиний хоолт мал бүгдийг нэр нь ярьчлаа. Тэгээд магадгүй үзэгчд өөр бит хоёрыг одоо өөр сэдвийг хүндэхийг бол хүндэх ч юм уу нэг бол асуухыг хүсэх юм бол комент жүлдээгээрэй. Тэгээд дараагийн удаа бас нэг өөр сэдвэр бас уулзсан гэж бол би бас итгэж байна. Энэ бичлэгээс нэлээд бас лайк, шеэр авах хаа тий. Авахаас шалтгаалan. Та нар тэгэхээр лайк, шеэр хийгээд тэгээд юуны талаар ярилцмаар байна. Тэрийг комент хэсгээр бичээд тэгээд мань хоёрт илгээ хийх юм бол мань хоёр дахиад видео хийх нь байна. За баярлалаа гэж. За баярлалаа гэж. За ажлын амжилт хүсье. Баяртай байна.